За залуучууд их орноо орхиод гадаад улсууд руу амьдрахаар явж байна. Дэлхийн хүн амын дундаж наслалт нь өсөөд байдаг. Гэхдээ энэ нь Монгол улсад амар сүргээр нөлөөлөд. Ажлын байран дээрх болон амьдралын албан асуудлыг судлаачид юу гэж үзэж байгааг тайлбарладаг Сараас миний бод эхлэж байна. Дэлхийн хүн амын өөртөө анхаарад, эрүүл мэндийн салбар нь хөгжөөд ингээ гоё урт наслаад байгаа нь манай улсад сүргээр нөлөөлөд байна вэ гэхээр нэг талаасаа харах юм бол ингээд энэ улсад залуучууд хүмүүс ингээ амьдрахад хэцүү байна. Тийм учраас их орноо орхиод яваад байна гэдэг дүгнэлтүүд байгаа. Гэхдээ нөгөө талаас нь ингээ харах юм бол дэлхийн хүн амын дундаж наслалт нь өөрөө өсөж байгаа. Тэгээ графикт харагдаж байгаачлан одоо ингээд эхнээсээ ингээд 80-аас дээш дундаж наслалттай болж байгаа гэсэн үг. Дундаж насыг нь аваад үзэх юм бол бас л ялгаагүй. Энэлийн графикт харагдаж байна. Бас л дундаж нас нь 40-оос дээш гараа явж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр Монгол улсын хувьд бол дундаж нас нь 26.7. Дэлхийн дундаж нас нь өөрөө 31.1. Тэгэхээр манай улс бол харьцангуй залуу хүн амтай улс байх нь л дээ. За тэгэхээр дундаж наслалт нь нэмэгдээд явж байгаа улсуудын хувьд юу болж байна вэ гэхээр ажиллах хүчний хумсдал гэдэг зүйл бий болж байгаа. За өөрөөр хэлэх юм бол би өмнөх бичлэг дээр дэлхийн улсуудын тэтгэврт гарч байгаа нас хэд байна вэ гэдгийг оруулсан. За тэгээд дундаж наслалтын тавиад тэтгэврт гарах ёстой насыг нь тавиад ингээд зургийг нь харах юм бол ахмад насны тэтгэвэр авж байгаа хүмүүсийн тоо тухайн улсуудад өсөөд ажиллаж байгаа хүмүүсийн тоо харин эсэргээрээ буураад байгаа. За ингэхээр энэ улсуудад одоо юу болж байгаа вэ гэхээр гаднаас ажиллах хүчийг татах хэрэгтэй болж байгаа. За мэдээж ажиллах хүчийг татах гэж байгаа учраас илүү ур чадвартай, илүү залуу, илүү удаан ажиллах, хариуцлагатай хүмүүсийг өөртөө татахыг зорж байгаа. Яг манай улс чинь яг гоё таргет нь болоод байгаа гэсэн үг. Гэтэ ганцхан Монгол улс биш л дээ. Зөндөө олон улсууд бас л ялгаагүй энэ асуудалтай нүрд тулж байгаа гэсэн үг байна. Дэлхийн хүн ам бүтнээр нь ингээ харах юм бол 65-аас дээш насны хүмүүс 10.2%-ийг л эзэлж байгаа. Дэлхийд даяараа бол хөгшрөөгүй байх нэ. Гэхдээ өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол энэ дундаж наслалт нь нэмэгдэж байгаа. Энэ ингээ дэлхийн мөнгөтэй улсууд маань өөрөө хэвийн амьдрах нөхцлүүдийн давуу талуудыг санал болгосноор залуу улсуудын ажиллах хүчүүдийг татаж байгаа гэсэн үг байна л дээ. Тэгэхээр чин энэ улс тэгээ хизээ зогсох юм бэ? Энэ бол баг мөд зогсохгүй. Яагаад гэвэл дэлхийд төрөлтийн тоо өөрөө энэ өндөр хөгжилтэй орнуудад буурж байгаа. За яагаад эдгийн дараагийн ирээлээр тайлбарлая. За гэхдээ бас нөгөө талдаа бол уул нь AI хөгжөөд за тэгээд мөн технологи ч гэсэн хөгжөөд хүний одоо гараар хийдэг хөдөлмөрүүдийг бол багасгаад орлоод явж байгаа. Гисэн хэдий ч эдгээр улсуудад ажиллах хүчний хумсдал байсаар л байх болно. Яагаад гэвэл AI хөгжснөөрөө ирээдүйн 5 жилд 92 мянган ажлын үүрэг ройлыг байхгүй болгоно гэж байгаа байхгүй. Буцаагаад 172 мянган ажлын үүрэг ройл шинээр ингээд хөгжиж гарч ирнэ. Тэгэхээр нэг талд нь ингээд үүрэг ройлууд хөгжиж одоо устж байгаа боловч эсрэг талд нь мэдээж тэр AI хөгжүүлэхийн тулд хүмүүс ажиллаж таараа, тестлэхийн тулд хүмүүс ажиллаж таараа, ингээд дагаа шинэ зүйлүүд бий болж таараа. Тэгэхээр ажиллах хүч дандаа мөнхөд хэрэгтэй л байсаар л байх болно гэсэн үг. За тэгээд бид бол залуучуудыгаа дэлхийн өндөр хөгжилтэй улсуудтай булаацалсан хэвээрэл байх болно. Тэгэхээр яах вэ? Бүр ямар ч гаргалгаа хайгаад болохгүй байгаад. Би шийдэл боловсруулдаг хүн биш учраас хэлж мэдэхгүй байна. Уучлаарай. Гэхдээ яг хүний нөөц хүний хувьд бол онлайн ажлын байруудыг илүү нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Тэгээд Монголын хамгийн том ажлын платформ дээрээс онлайн ажлын байруудыг хайж үзлээ. Тэгээд харагдаж байгаачлан гэрээс ажиллах гэж хайсан боловч тэг илэрч гарсан. За тэгээд алсын зайнаас ажиллах гэж хайсан боловч бас л тэг илэрч гарсан. За ингээд онлайн ажиллах ажлын байр гэж хайсан боловч зөвхөн ажиллах боломжтой 10 ажлын байр гэдэг нийтлэл гарсан болохоос биш бас яг онлайн ажлыг тавьсан байгаа зар бол гараагүй. За ингээд Google дээр хайж үзсэн бас тэг илэрч гарсан. Гэхдээ Google дээр нь бол жоохон асуудалтай яадрыг л амьдарч байгаа бүсээс хамааруулаад надад харуулж байгаа илэрсэн өөрөө Монголд одоо хайж байгаа хүнээс арай өөр гарч иж магадгүй. Гэсэн хэдий ч ямар ч байсан онлайнаар ажиллах сонирхолтой хүн байгаад онлайнаар ажлын байр хайх юм бол энэ бол
дутагдaltaй харагдаж байна. Тийм болохоор ганцхан Монголд ч гэхгүй олон улсад ажиллаж байгаа хүмүүсийг ч гэсэндээ онлайнаар ажиллуулад ажиллах хүчний одоо тоонуудаа нэмэгдүүлэх бол бүрэн боломжтой гэж харж байна. За би зүгээр өндөр хөгжилтэй улсууд хилээ нээсэн болохоор залуучууд яваад байгаа гэж тайлбарлах гэсэнгүү зүгээр л нөгөө өнцгөөс нь дэлхийн маш олон улсууд өөрсдийнхөө хилүүдийг нээгээд залууд одоо ажиллах хүчүүдийг цаашдаач улам тацаар байгуулна. Энэ нь өөрөө бид цаашдаач улам олон залуучуудыг алдах магадлалтай гэдгийг л хэлхийг хүссэн юм. За тэгээд 7 сараас эхлээд зарим нэг Австралид байгаа ажлын байрнуудын үүрэгрол за тэгээд тодорхойлтуудыг та бүхэнд орчуулад нэмэлтээр хүргэх болно. За ингээд бичлэг таалагдсан бол мэдээж линий доор нэг юм эрхээ ур байгаа. Тэрийг дарчаарай. За хэрвээ бүр их таалагдах юм бол хажуудалд нэг юм сум байгаа. Тэрийг бас дарчаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.